Хүний эрхийн үндэсний комиссоос Увс аймгийн засаг даргын орлогч анх баярыг бусдыг ялгуурлан гадуургасан гэж үзэн хариуцлага тооцох шаардлагыг хүргүүллээ. Дуучин Амархуу энэ 4-р сарын 24-нд Увс аймагт тоглолтоо хийсэн юм. За тухайн үед аймгийн засаг даргын орлогч анх баяр хар тамхичинд цаг гаргаж өгсөн театрын удирдлагуудад хариуцлага тооцоолно гэсэн захин мэдээлэл нь ял шийтгэлээ эдэлж гисэн хүнийг давхар ялалсан гэж хүний эрхийн үндэсний комиссоос үзэж байна. Энэ асуудалтай холбогдуулан аймгийн засаг даргын тамийн газарт тухайн орлогч дарга анх баярт хариуцлага тооцох шаардлага хүргүүлсэн байна. Увс аймгийн засаг даргын орлогч анх баярын зүгээс дуучин Амархуутай холбогдуулан удаа пост хийж үзэлбодлоо илэрхийлсэн. За энэ нь өөрөө хүний эрхийн зөрчлийг агуулж байна гэж хүний эрхийн үндэсний комиссийн зүгээс үзээд шаардлага ажиллагааг шуурхай эхлүүлээд явж байна. За нэгдүгээрт нь хэдийгээр тухайн иргэн гэмт хэрэг зөрчилд холбогдоод холбогдох хууль ёсны шийдвэрийн дагуу хариуцлага хүлээгээд дууссан. За ийм хугацаанд үргэлжлүүлэн тухайн хүнийг нийгмийн зүгээс ялгуурлан гадуурхах, ял эдэлж байсан гэдэг үндслэлээр альва урлаг уран сайхны үйл ажиллагаа явуулахад нь хориглох, саад учруулах энэ үйл ажиллагаа нь өөрөө хүний эрхийн зөрчлийг агуулж байна гэж үзэж байгаа. Монгол Улсын үндсэн хуулийн дээр зас иргэний нэр төр халдшгүй байх ёстой. Иргэн ялгуурлан гадуурхалтаас ангид байх ёстой. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комиссийн зүгээс Увс аймгийн засаг дарга комиссийн гишүүний шаардлагыг өргүүлнэ. Гэхдээ орлогч анх баяр туйлд заасны дагуу хариуцлага тооцох саналыг өргүүлнэ. Гагцгүй ямар хариуцлага тооцох нь ажил олгогчийн буюу Увс аймгийн засаг даргын өөрийнх нь бүрийн эрхийн асуудал байдаг. Бид нар бол энэ хүний эрхийн зөрчил гаргасан албанд шалтгаантай хариуцлага тооцоо гэдэг комиссийн гишүүний шаардлагыг хүргүүлэхээр ажиллаж байна.